QSC хязгаарлагдмал хариуцлагатай компани. Дархны төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компани үзүүлж байна. Кавийн дотор адар сүрэн болон янз бүрийн дуу шүү дээ. Дуучин болж үзэн, шүлэгчэнч болж үзэн. Тэгээ миний багнаас Төвөмгийн мөнгөн мурцсамд хүүхэд насаа өнгөрөөгөөд өөрийнхөө төрсөн нутгаар л бахар гүрээ их чимгэлж явдаг шүү дээ. Хүнтэй ярихаараа би айл нутгийн хөгөөд одоогийн Төвөмгийн мөнгөн мурцсан дээр үн Цэцэн хаангийн Хөвчин Жанан ангийн хошуу тэр нутаг төрснөөрөө их бахархаж явдаг шүү дээ. Манай нутагчийг сайхан ангаа байдаг шүү дээ. Өглөөний тэнгэрт уургах нарны туяатай намун үдэшээр ододын дормон Анх 2011 онд би чи зар дээрээс том хэсгээ батарч оператор аавна гэж 11 онд орж илээ. Анкад бөглөө. Тэгээ 11 оны 8 сар тушаал гараад 9 сарын 28-нд төмөртөө ороход анхны хэсгээ батарч нар ирж ирсэн. Сайхан онсноо. Дайжгүй. Хэсгээ дайжгүй юу? Дайжгүй. За. Айда тойрох үзэлгээ хий. Шүн их мантай он мó. Өөр хийлэх юм өдрийн засвараар хийлэх юм бий юу? Байхгүй. Дайжгүй юу? Одоо энэ нэг төрбөн мөрбөн соличих юм байна тий. За сайхан амраарай. За. За. Энэ хэсгээ болохоор Хятадчгийн 1200 гэдэг хэсгээ батар. Хамгийн эхлээд энэ моторын маслыг үзнэ. Моторын масл хэв юм бэ? Моторын маслыг үзчихэл одоо ингээд ажил эхлэндээ тойрох үзэлгээ хийцэн төрөө. Миний хоёр дахь гэр штэ ингээл өглөө орд ээлжээ хөлөлсөж аваад тэгээд энэ чинь энэ нараад гэж юм нөгөө шүний маань ээлж ингээд битсэн байдгийг юу хийвгээд одоо ингээд жишээ нь 3512 мот цагтай мот цагаа ингээд биччихдгийг тэгээд за гидер халж гинөө за ямарваа нэгэн энэ ч юм болж гинөө энэ нараадын энэ дэвтэр дээр ингээд биччихдгийг тэрийг ингээд хамгийн эхлээд уншиж үзнэ. За юу өнөөдөр за ямар засвар үйлчилгээ хийх ёстой, юу нь болохгүй байна гэдгийг ингэж энэ дэвтрээс харж бичиж ав. Манай шанаг болохоор өдрийнхэн шанаг болохоор 5.2 юм байна энэ хөрснийхэн шанаг. Нөгөөх нь 4.2 болоод нэг тооны зөрүүтэй болоо явцдаг. За би одоо ингээд энэ уулархаагаар нэг 33 жил болж байна. Тэрний нэг 11 дахь жилдээ энэ одоо Хятадчгийн 1208 тал хэсгийг үүж. Одоо энэ миний барьж байгаа хэсгээ бол сүүлийн 8 жил барьж байгаа хэсгээ. Одоо ингээд ажил эхлэх чинь. Одоо машин ажилтанд оруулна. Одоо хэсгийг асаагаад машин ажилтанд оруулнаа.
Ингээд түлхүүр дүрслэгчний дараа бол одоо бүх энэ хянах самбаруудыг эхлээд бүгдийг хар. За ингээд хянах самбар ингээд янгуут экскаваторыг ажиллуулж эхэлэндээ. За экскаватор ажиллахаас өмнө энэ тохиолдолд 3 сигнал өгнө. Тэгээ 3 сигнал өгснөхийн дараа бас 2 минут хэрэгтэй хүлээн. Энэ гадуур дотор энэ тойрох юунд одоо эргэлтийн араацсанд байгаа юм байхгүй ингээ анхааруулна. За ингээ одоо ажилд эхэлнэ. Хамгийн гол нь экскаваторч хүн одоо энэ талбай хамгийн чухал байдаг. Энэ талбай сайн зассан нөхцөлд энэ бандангийнхаа энэ талбайг сайн зассан нөхцөлд бол экскаватор ингэж хөдөлж барих нь бага байдаг. За хоёрт нь одоо машин орох талбайгаа сайхан янзлнаа. Хамгийн чухал нь машин орох талбай. Машин орох талбайгаа ингэж янзлах юм бол ажилт түргэн шуурхай болдог. Ажилт сайхан түргэн шуурхай болно. За ингээд одоо ажил эхлээд машинаа ачиж эхлэхчээд. За ажилт бид бас ингээ шанаг өргөнгөт одоо энэ ажилтны хэрэгнүүд маань орж ирнэ. Экскаваторчин гоё хүн дурлж ажиллах юм бол ямар ч хүн ер нь мэрэгжилтэй сайхан дурлж ажиллах хэрэгтэй. Гоё штэ нэг экскаваторчин бас хүн харахад ийм бүдүүн таймж гэсэн их гоё уран байхгүй. Уран юу байхгүй юу? Хүн дурлж ажиллах юм бол ямар ч хүн мэрэгжилтэй л ер нь дурлж ажиллаж явах хэрэгтэй. Ирчүүлийн хийдэг ажил гэж боддгийг штэ. Манай энэ одоо хөрсний шанаг нэг 4.2 м гүпи шанагтай. Тэгээ энэ дээр нэг 5 тавьдаг юм аа. Нэг ер нь л нэг сайхан ир хүн болгоно штэ. Өөр энэ тэнд ажиллаж байсан улсууд бол уурхаач бол шулуун шудраг хэлийг гиснээ бол хэлцдэг тийм ээ. Тийм л нэг шудраг улсууд байдаг штэ. Тэгээд сайхан хоорондоо хөшин залуугүй сайхан нөхөрлөн тий. Нэг ээлж болж сайхан олон жил явчихаар ч бах дүгнээрээс илүү болчих штэ. Олон жил нэг ээлж ингээ явчихаар тий. Энэ манай уурхай онцлог бол зөвхөн хүдрийн уурхай. Зөвхөн одоо энэ хүдрийг тээвэрлэнэ. Хүдрээ ухна, хөрсөө хуулна, хөрс уулсныхаа дараа хүдрээ ухаж гаргаж ирнэ. Тэгэхээр манай монголчуудын тэр монгол хүний одоо совин гэдэг чинь бүр энэ ямар шайгуул хийгээгүй байхтлаа өөрснөө одоо төмрийн хүдрийн чинь байгаа шүү гэдгийг л дээр үесэл олоод тэгэл бэлэгшээгэл энэ газрыг нь төмөртэй гэж нэр өгсөн байхад би боддгийн штэ. Шин 20 хоногт өдөр 10 хоног гарна. Тэгээ шөнө 10 хоног гарна. Шөнө ороо манай ажил чинь 7:30 гээд эхэлждэг. Тэгээ өглөө 6:30 дуусдаг. Шөндөө нэг хоолнд ордог. Тий. Тэгэл ингээл энэ амьдралдаа бүрдээ хүмүүний биечин хүртэл тасал болчихдээ шүү дээ. Тий. Энд чинь миний 2 дахь гэр болоод явчих. Саяын кавин чи одоо ингээ миний 2 дахь гэр байхгүй юу. Энд чинь би нэг 20 хоног ажиллаад 10 хоног гэртээ амарддаг. Нэг 365 хоногийн чинь баг 240 хоногийн зөвхөн нэгсгийг нэг кавин кемп 2 дээр л амьдрын шүү дээ. Тэгэхээр энэ чинь нэгсгэндээ сэтгэл зүрх болж нэг хайрлахгүйгээс өөр аргагүй болчихж байгаа байхгүй юу. Тий. Энэ одоо хөрсөлдөө энэ хөдрийн таал биш болохоор хөрс. Тэгтээ энэ зүгээр чулуунаас бол энэ айгүй мас юутэй байдаг шүү дээ. Ингээд хүнд байдаг шүү дээ. Зүгээр энэ
одоо нүүрснээ уурхаан дээдлийн хөрсийг бодох юм бол энэ айгүй хүнд ийм маста чулуунаар байдаг байхгүй. Зүгээр л энэ чулуу. Тэгвэл ийм маста айгүй хүнд. Ийм зүгээр газрын чулуу ийм тэгвэл ийм хүнд байдаг байхгүй. Тий. А энэ хөдөр ийм хөдрийг бол бараг дийлэхгүй шүү дээ. Ийм цол хөдрийг бол Юу 2018 онд экскаватор дээр би энд оператор байсан. Энэ уурхад 10 жил ажиллаж байгаа. Тэгээд 2018 онд ороод Төмөр ахтаа нэг экскаватор дээр намайг экскаватор оператороор аваад одоо өдөө хүртэл цуг ажиллаж байна да. Үйл хүний хувьд бол маш сайн зөвлөдөг, буруу зөвийг сайн хэлж өгдөг. Миний хувьд бол энэ хөр ах шиг л хүн л гэж боддог шүү дээ. 16 оны хойш ажиллаж байна. Тэр хооронд хувийн хувьд бол нэг шударга ерөн нэг шулуухан хилждэг энэ төс тас хүндээ. Хамт олонныхоо хувьд бол нэр хүндтэй бидэнд байнга тусалдаг, зөвлөгөө байнга өгдөг. Энэ хүн чанартай хүндээ. Мастер давцсан нурцсан байгаа. Энийг ийш шилжүүлэх ажил юм. за. Эндээс нь 910-ын төвшнгөөр конус тавьчихсан байгаа. Энэ төвшөнд нь аваад та хуулаад юугаа материалаа болохоор энд нь оолоо доозроо төрүүлээд тэгшлээ явах шүү. За. Тийм төвшөнд энэ юуг нь конусын татаад бүгдийг нөхцөн. Манай дээр хөөрлөсөн 4 жил болж байгаа юм байна шүү дээ. Тий, вэ чи 18 19 хойш хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа хангаад сигналаа сайн сонсороо. Аль атуул руу явж байгаа юм? 880 атуул руу явж байгаа. 880 атуул руу явж байгаа юм шүү дээ. Тэгээ хоорондын зайгаа бариад хурдаа төхрүүлээд манантай байна гэрлээ асаагаа тэгээ зайгаа бариад яваарай. Тий. Аюулгүй ажиллагаа. Аюулгүй үндэс. Анх бидний одоо энэ урд одоо мантай болохоор нэг харагдахгүй энэ урд гэр кемптэй байсан. Тэгээ 2012 оныхоор 4 сард наадмын өмнө энэ одоо энэ шинэ кемп дээр бид нар чинь нүүжирч ирсэн. Урд гэр кемпэд бид нар чинь анх ажиллаа эхлүүлж ирсэн. Тэ. Энэ чинь сайхан л одоо хангаа байсан шүү дээ. Энэ чинь тэгэл 11 оны 3 сараас ахуулаад 12 оны 3 сараас энэ кемп баригдаж эхлэв. Тэгэл бид нар чинь 7 сард нь наадмын өмнө 12 оныхоо наадмын өмнө энэ чи орж иж ирсэн. Энэ шинэ кемптэй. Одоо энэ одоо энэ манай залуучууд гараа бүр их сайтай. Одоо энэ хаягдлын тоошгнуудаар одоо энэ сандлууд ингээ хийсэн байх жишээтэй. Энэ нэг экскаваторын тосмааслын одоо 200 тоошгөлтэй 200 тоошг ингээ таллаад ингээс ийм сайхан сандал мандал хийгээд өөрсдийнхөө хөдөлгөөний сагсны юу залуучууд хийсэн. Энэ чинь одоо экскаватор гэдэг чинь бүх юм хариуцлага. Ерөөсөө их экскаватор чинь хүн бол энэ уул ашиглалтын одоо уулын их мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо техникийн мэдлэгтэй болж байна. Ер нь тэгээ он одчхаараа ер нь овоол мэдлэг хөрвүүлдэг. Гэхдээ экскаватор бол шууд би одоо бүхнийг мэдчихлээ гэж болдгүй. Өдөр тутмын сурж яадаг мэргэжил. Ер нь өдөр тутмын өөрийгөө шинэ юм одоо сүүлийн экскаватор чинь дандаа энэ англи хэлтэй болсон. Ийм болохоор өдөр тутмын байнга сурж яадаг ажилдаа ер нь. Хай нэг бүтээрээс нэг тенс тоглоно. Нэгээ явуулнаа бас. Намайг чи бас нэг бүдүүн гээд наа гүзээгээ янз тэгээд экскаватор хүнд нойргүй байх юм бол энэ олон техник чинь хараал зогсно гэсэн үг байхгүй. Тэгэхээр экскаватор хүн ер нь бүхэл нойр хоолой бүгдийг сайн зохицуулж яаж энэ олон хүний амьдралыг авч явдаг байхгүй. Энэ ажил хугацаанд бас залуучуудыг сургаж 2 шав төрүүлсэн. За 2 шав нь багштайгаа одоо зэрэгцээд ажиллаж байдаг. Энэ витер чинь одоо энэ уурхад анх бүр гэр кемп байгаас нь цуг байсан.
даампын жолооч яаж байгаа сүүлийн 4 төсөлдрүүгээ ихсгээ батарч юм байна. Одоо миний ганц хайртай дүү, хайртай шав 18 оноос ягаад цуг экскаватор оператор дээр очив. экскаватор оператор болсон. Ахын хувьд бол уул хуулийн хувьд бол маш сайн хүн. Дажгүй. Олонтоо. Ахыг маш хайрлж хүлж явдаг шүү. За энэ хүний хувьд бол хамт олноо манлайлдаг. За техник тоног төхөөрөмжийнхөө бэлэн байдлыг өсгөх, төлөвлөгөөд бус эвдэл саатал гарахгүй үүднээс үзлэг шалгалтыг цаг хугацаанд нь хийдэг, эвдэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажилдаг. Энэ уулын ажлыг мэддэг байх хэрэгтэй болчдгийг. За механикийн одоо экскаваторын эвдрэл гэмтлийг их онцлох тийм чадaltaй болчдгийг. Тэгээ олон жил болоод тэгэхээр энэ эксгэний чинь дуун хүртэл юу нь болохоо хэлцэнгээ дуун хүртэл чихэнд өөрөөр сонсогдоод эхэлдэг байхгүй. Уурхад орсноороо би олон сайхан хамт олонтой хүлээцтэй юмыг одоо өөрийнхөө дутагдлыг залуучуудаас сонсдог, залуучуудаа бас урам хайрладаг гэлдэг ийм л болгодог юм да уурхач юм. Төмөрбаатар бол яах вэ? Ажилд их хичээнгүй. Ер нь энэ уурхай 7 жил ажилласан болохоор битгэр чинь би эндээ хийв яагаад гар нэл сайн ажилдаг. Ер нь нэг жоохон шудраг төстас тэр зан чанаранд ер нь гоё таалагддیں۔ Хүнд шулуухан хилждэг. Нэгтэй тойруулж морилоод байхгүй. За чи ингэ шүү тэр чин болохгүй шүү ингэ шүү гэд. Тэрүүс нь ер нь таалагддаг. За манай Төмрийн хувьд гэх юм бол бид тээр анх уурхай нэгдсэн 11 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. Төмрийн маань ер нь залуу хооч үедээ сургаж хүмүүжүүлэх тал дээр илүү хүн хэрэгтэй мэддэг мэдээллүүдийг бол маш сайн хэлж сургадаг. Бид тээр хамтарч ажиллаад би хэдий механик инженерийн ч гэсэн Төмрийнхаас сурах зүйл их байлаа. Тэгээд яг хувь хүнийхээ тал дээр бол одоо их нийтж залуу сэтгэлгээтэй хэдий өгшөрсөн ч гэсэн одоо сакс волейбол тоглох спортын тал дээр эдгээр залуучуудтайгаа хөл зэрэгцээд тоглодог их нийтж хүн байгаамаа. Төмрийн ахчууд одоо спортод их сонирхолтой. Ер нь сакс волейбол ер нь тоглоноо. Байнгын тэгээд би гүүж одоо ер нь өглөө босоод мөн орой ирээд байнгын гүүж идэг. Тэгээ ер нь залуудаа бол тэмцээн уралдаанд маш сайн оролцож ирсэн юм байлээ. Тэгээд сакс волейболыг сайн тоглодог. Тэгээ маар үеийн төрөл бүрийн авьяастай байсан. Хүн тусрах уу, хүн зөвлөгөө өгөх маш сайн. Тэгээд ер нь л хойч одоо ирээдүйн үедээ бол зөвлөгөө мөвлөгөөг маш сайн өгдөг тийм хүн. Ямар ч хүн одоо энэ мэрэгжилдээ ч юм уу дурлж л ажиллах хэрэгтэй. Би бол одоо энэ хэсгээд амьдралын маань залгуулдаг, миний амьдралын энэ гол утга учир улсын энэ болохоор хэсгээ отарчин гэдэг мэрэгжилдээ их хайртай. Ирчүүдийн бас нэг дурлж яж байгаль нь ч гэсэн гоё, ажил нь ч гэсэн гоё. Өглөөний тэнгэрт уургах нарны туяатай намун үдэшээр ододын дараман Төгсөх ангийн баярын дуулянд төглийн мөчөөр шундоо нахядаад хаурын сардаа миний дарахан хайрын дундаа уйран байдгаа намайг эрсэн бодлын хэдхээ нас насны
Манайх чинь 4 хүүхэдтэй. Тий. 2 том охин, 2 банд сая инчээд нөгөө зураг авахулж идэг хэнд 21 жилийн дараа гарсан. Битэр чи анх энд ирчээд хоёлаа ерөөсөө яг ийм гоё юутай байна гэж бодоогүй л дээ. Ажил амьдрал маань ийм өрнөн амжилттай сайхан болно байна байх гэж ер нь их тухайн үед бол бодож байгаагүй. Ер нь л дархан залуусын хот гэдгээр надад бол аяг их таалагддаг шээ. Хоёутан болчоод жахтагс ер нь дархан очиж амьдрандаа гэдэг бодолтой л баг хөтлөгдөж энд ирсэн баг. Тий. Манай хүн чинь болохоор нэг анх багнарын уурхад ажилд ороод дараа нь ингээл ажил амьдралын зам явц донд те дарханд ирсэн. Тэгээд дарханд ирэхдээ бол яг л ажил энэ зар анхаарал тэгэл хоёулаа за одоо залуу насныхаа мөрөөдlийг хоёулаа биелүүлээ гээл тэгэл дархан ирэх шалтгаан болсон да ер нь бол. Тэгээд манай хүн чинь ер нь нэг юм ихлээл дуусгачээ санаа нь амардаг те айгуу тийм шаргуу гэж дайчин юмны ард гарах гэсэн тийм зүтгэлтэй болохоор л надад их таалагддаг байсан да. Ханыхан талаар л тэр яах вэ? Тийм зэрэг. Энийг гэдэг. Энэ манай хан чинь их шударгыг тийм тэр нь надад аюу их таалагдж явдгийг халамжтай халамж сайхан тэрэнд эр хүн чинь ерөөсөө нэг сайхан хоолтой тэгээ халамжтай байх л ер нь эмэгтэй хүнээс ер нь салаад толчихгүй гэж боддгийг штэ тэгэл хажууд нь байж идэг штэ ер нь дээр үе болоод эр хүний хотоодор нь барьдаг гэсэн үнэн үг байх юм байгаа юм те. Шомолгүй газар янз ярмаар нэг үг. За тэгнэ. Анх Багнуурын уурхад Эксгээ Батар чинь 87 онд болж байлаа. Тэгээ тэрнээс хойш Багнууртай ажиллаж ягаад 2011 оноос хойш төмөрлөгийнхөө үйлдвэрийн уурхад ирж ажилласан. Сайхан хамт олонтой одоо эргээд харахад сайхан олон хамт олонтой хамгийн ахмад нь болчиход өнөөдөр ингээд сууж байна. Ер нь манай хүн чинь ажилдаа маш их дуртай залуугаас эхэлж хийсэн болохоор одоо өнөөдрийг хүртэл ингэж явж байгаа болохоор ажилдаа үнэхээр их одоо бие сэтгэлээрээ дурлсан болохоор зэрэг энэ ажлын ард гардаг гэж би боддог. Ханыгаа ажилд нь хүргэж өгөх бас байгалыг үүсгэх хүсэлдээ хөтлөгдөд ханыхаа ажил дээр 2-3 удаа ч очиж үзсэн, өвөлж очиж үзсэн, 100 ч очиж үзсэн. Үнэхээр байгалийн хувьд сайхан газар дэлхий маань үнэхээр өгөөжтэй юм байна гэдгийг нүдэрээ харж байсан. Тэгээ манай төмөр ах чинь хүнд айгүй тосрохоо л да. Тэгээ өглөө нэг юм байдгийг би нэг хонтдаг. Манай хүн чинь өглөө эрт басаал намайг шин дуудана хэд дуудуулаад тэгэл нөгөө өөрт нь эрхлээл одоо нэг өөрийнх нь хүүхэд чиг л одоо нэг өрөөнд одоо 10 жил боллоо доо битээ шүү дээ. Тэгээ өглөө сэрэлгээл одоо тэгэл яадаг тэгээд манай хүн чинь залуу хүүхэд байж одоо эртхэн босгож яадгийн гээл бас зөвлөгөө сайн өгнө тэгж яадаг. Тэгээд тиймэрхүү л юу байна да одоо. Биеэр нь хамт олонтойгоо нэг шударгал бай гэдгийг л хэлдэг шүү дээ. Бити юмыг хуурч, юм хийхдээ гүйцэд хийж, бити хэлсэн үгэндээ өнөөдөр хэлчихэд маргааш өөр юм бити яриад хэлсэн үгэндээ миний ганц байгаад тэмцэл зарчим. За энэ одоо манай ээжийн дүүн энэ ээжийн дүү бас энэ манай хөргөн ах давг за тэр манай энэ ихчийн маань дээдлийн ихчийнх нь хүүхд охин мөнх цэцэг гэдгийг. За манай ээж чинь ихээс тавуула Ховд аймгийн зэрэг сумын манай аав чинь Ховд аймгийн Дарвих ихээс гуруула энэ хоёулаа одоо нэг аймгийн улсууд байсан юм аа тий. Дасны айд одоо яг 50 жил болж байна. 70 онд Дархан хотод ирсэн. Энэ техникомд ирж суралцаад төгсөөд энэ Дархны гурдын үйлдвэрт ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан гэж. За төмрөө маань одоо миний хамгийн том эгчийн хамгийн отхон хүүхэд нь байгаамаа. Бид нар одоо эгчдүү тавуулаа бид дөрөв эмэгтэй нэг эрэгтэй тэгээд тэрний хамгийн том эгчээс маань гарсан ганц банд бай Төмөр Батар юм байгаа юм. Манай хүн чинь тийм хүнд нэг эмэгтэй хүнд очиргүй тийм гоё ганган үгийг хэлж ярьж энэ төр мэдэхгүй л дээ. Тэгээд айгаа хөрхө намайг нэг
гадагшаа явах болсон чинь нөгөө төрсөн өдрийн баярын мэд хүргэж чадаагүй. Тэгээ айгаа хөрхө онгоцонд ороод сууж исэн чинь энэ онгоцоор нисэж байгаа хандаа одоо ингээд сайн яваараа санснаа биелүүлээд дээрээ хань ингээ хүүхдүүдэд хараад гэртээ ажлаа хийгээд байж яана гэж айгүй тэгээд ярьсан чи би ерөөсөө тийм мэдчихээ өгнө гэж бодог байсан чинь айгүй сонир хэлэх үг олдохгүй болоод нэг ингээд дотор нэг сонирхол. Тэгээд одоо ч гэсэн тэр ингээд үй боддог. Тэгээд дандаа нэг тийм гоё юм хэлж ярьдгүй хүн чинь огцом яаж тэрийг ингээд хэлсэнд би бол үнэхээр айгүй баярлалтай. Миний ханя ханимдэ миний ханя яраагаад байна. Энэ нэг 2 нас хүрсэн байсан баха юм байна. Энэ жигтэн сочлохгүйсэн үе шүү дээ аав. Жигтэн нохон гэлбүттэй тоглоод гашин өдрөө. Энэ нөний эрдэн бүрэг зүрсэн. Энэ цэцэрлэгт өвлийн өгөөс бэлэн. Энэ ихтэй чинь болоод одоо би энэ мөрөд зүрсэн. миний одоо амьдралын бүхэл ардлыг энэ хүн л авч явдаг. Би чинь ирээд ажиллаа сууж ирээд нэг 10 хоноод буцаад ажилдаа гараад ирдэг байхгүй. Энэ альбаа үзэггүй ингээ үзэхэд их гоё үйдэг юм биш үү? Би нэг залуу насны зургууд гарч ирж байна. Энэ аав дээр үү. Ер нь бол би ингээд ханыгаа ажилд нь явхад ингээд ер нь за миний дэвтэр тэрнгөө уул уурхаад ажиллаж байгаа юм чинь ямар ч гэсэн уул усандаа залбирч байгаараа гэж хандаа өгөө ядаж л цайныхаа дээж сүг өргөх юмнуудаа өгч явуулна. Өөрөө бол өглөө болгон цайныхаа дээжийг өргөдөг дөө. Баян л нэг газар ухаж газар хүн яаж байгаа хийх ажил мал тэрий болохоор би тэгж уул усандаа алтан уурхаа мэл гэж дандаа залбирдаг да. Манай сумчд ерөөсө хүүхэд наснаас л хойш намайг л өсснөөс хойш адуу мал их уйдаг улсууд ихтэй байсан. Тэгэл бага насаар тэр нөгөө бага насаар найз нөхд маань бүгдээрээ урд нэмэр ундаг. Тэгэл тэднэртэйгээ тоглож гүйсээрээ гол урд нэмэр унаал тэгэл энэ моринд бага наснасаа л эхлээл морины одоо хорхоотой болцсон. Одоо өдөө хүртэл тэгэл морныхоо хорхоог дарж чадахгүй хаяа ингээл амралт мамралтаараа ганц нэг морио уйна. Тэгээд өөрийнхөө одоо хобби гэх юм уу да. Тий. Би ч одоо бас залуу наснасаа эхлээд моринд их хорхоотой. Тэр багнуур бага хэнти бүсэд ер нь дааган цагаас хойш нэг 12 соёолон болтлоо 12 уралдахтаа нэг 8 төрүүлж 4 харигдсан байдгийг. Манай төмрөө бол багасаа адуу малдаар их өссөн. Тэгээд мал өхөр гинэ. Бүр соёлорлоо. Бичээрөөш. Багасаа морь уралдаж өссөн хөдөө мал дээр голдуу өсөө тэгээд сургууль сураад тэгээ уурхаачны ажил хийгээд одоо 30-аад жил ажиллаж байна. Уурхаачны ажилч нар тэгээ ажиллаж байх хугацаанд их нэр хүндтэй их сайн ажиллаж одоо өдөрт эрэхтэй амьдарч яваа миний дөө. Ер нь уурхаачин хүний ард талд амьдралыг авч явна гэдэг эмэгтэй хүнээс бол маш их төвчээр, маш их хатуужил шаарддаг. Тэгэл ингээд 10-20-оор ингээд явна гэдэг маань ерөнхийдөө ажлаас ирсэн эхний 2 өдөр явахын өмнөх 2 хоног бол ерөнхийдөө тэр хүн ажилдаа ирсний бүхэл бэлтгэлээ хийж ийн гэсэн үг л дээ. Тэр хооронд бол одоо болж байгаа бүхэл асуудлыг ард үлдэж байгаа гэргээ эхнэр хүн энэ болгоныг зохицуулж авч явдаг. Тэр хооронд хүний амьдрал юм чинь хүүхдүүд өвдөн хичээл сургууль хүргэж өгнө аавна гэл ингээд энэ бүх юмнуудыг ард талд нь аав ээж ахын дүүсгээд ингээд бүх асуудлыг зохицуулна гэдэг бол уурхаачин хүний эхнэрийн хувьд бол нэлээд тийм төвчээр шаардсан үүрэг гэж би боддгийг. 1966 онд би айл манай авч Төв аймгийн модны аж ахуйн дараагаар очиод тэгээ айл өргүүлээд би Төв аймгийн мөнгө мөртөд би өөрөө төрсөн шүү дээ. Одоо би чинь ээжигээ ерөөсөө хараагүй хүн шүү дээ. Тэрийгээд хүн болсоор би ээжигээ хараагүй даа гэж өөртөө жоохон гомдож явдаг. Өмрөө одоо бид нар уулзаж учралгүй
одоо 10 жилийн урд бид нэг уулзаж учирсан. Энэ маань одоо Төв аймагт байж амьдарч байжгаад тэгээд Дархан хотод ирээд 10 жил гарч байна. За энэ миний ганц хайрлж үтж явдаг азарганы маань одоо сүүлдээ азарг болсон юм аа энэ. Төв аймгийн Баян дэлгэр сумд анх 2007 онд шүтлэн төрүүлчихэд дараа нь хязгаарлан хойтон жилийн Төв аймгийн Мөнгөн мөртөд соёолн дахиад төрүүлчихэд байгаа энэ зураг нь л да. Манай Мөнгөн мөрт чинь бас тийм сайхан ханга гоё ханга газар байхгүй юу? Багнаар багнти бүст нэг шарга адаргаа одоо айрагдуулаад тэр хамгийн аж жаргалтай үе. Тэр морин дэх хайртай учраас тэрийг л бахархаж ярьдаг шүү дээ. Ээж одоо яг 25 наснда Төмөрбаатарыг анх төрүүлээд тэгээд Төмөрбаатар маань үлгээд төвлөсөн. Ээж нь нас ороод тэгээд тэрнээс хойш бид нар одоо Төмөрбаатар гэж одоо ямар хүн байна олж уулзах юмсан гэж их ярьж бид нар хоорондоо ярьж тэгээд манай ах ирж явж сургалж ээж одоо 11 жилийн урд олж авсан. Тэгээд бид нар анх ихлээд уулзахад маш сайхан байсан юм. Игчийнхаа том игчийнхаа хүүхдтэй бид нар ингэж уулзаж учирдаг цаг бас байдгийн байна гэж бид нар бодож байсан. 40 жил болж байгаад би чинь юу яасан шүү дээ. 11 жилийн өмнө одоо Дархан дээрж ажилд ороод тэгэл уулзсан шүү дээ. Төмрөх хөтөр бол яг эгчдүүгийн хүүхдүүд Төмрөх бол одоо манай ээжийн хамгийн том эгчийнх нь хүү. Тэгээд манай одоо ээж Төмрөхийн ээжийн аав бол одоо манай өвөөтэй. Манай өвөө л одоо бүр нутаг усантай маш нэртэй ажиллаж хичээнгүү, үнэнч шудраг, их дууч, нарганч их сайхан хүн байсан. Одоо яг гаргасан ээжийнх нь болохоор ерөөсөө энэний ээж бид хоёр байдаг. Бус нь бас өд болцсон. Бид нар болоод уулзж учраад 10 жил болж байгаа. Бид ихтэйгээ уулзаагүй би чинь 10 би ч одоо 55 56 хүрж байна. Ихтэйгээ уулзаагүй би чинь 30-аад 40 жил болж байгаа. Тийм маш их баярлж бид нар манай ах жамд байсан. Бид нар эгчдөө нар бүгд уулзаж бахархаж байсан бид нар. Манай дүү бол ачилж хичээнгүй мундаг одоо их гэр бүлтэй чаартай халамжтай одоо их нэр хүүхдэд хайрлж халамжилж өдий зэрэгтэй авч өгж ажлаа мундаг хийж яваад нь одоо бид нараас өргөлж бахархаж явдаг юм дүүгээрээ. Ийм л ээж нь амьд байхдаа бол их мундаг хүн байсан. Тэгээд ээжийнхаа бас тэр мундгийг өвлж авсан хүүхдийн байна гэж бид нар ярьдаг бас тийм. Аав нь бол ярих юм байхгүй ажиллаж хичээнгүй гавьяат болтлоо ажилласан тийм хүн байдаг тийм. Манай хүн чинь сайн аав шүү дээ. Хүүхдүүдтэй хайртай айгүй сайн аав. Аав ингээл гэр орноо сайхан авч явдаг л аав хүн л гэж би боддог шүү дээ. Аавтайгаа юу морь унана тэгэл юм бичнэ гэл байх юм тартай л дээ. Битэрийн ажил амьдрал Дархан нэг зор зүйсэндээ үнэхээр одоо сайхан хамт олон хийх ажил тэгээд
газар нутгийн маань өр өгөөжөөр одоо айгүй сайхан байгаад үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Тэгээд цаг үе маань ийм хүнд байгаа үед ч гэсэн маргааш бид нар хийх ажилтай зоригтой байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Турсан өдрөөр нэг байхад аав гинт орж ирж нэг чичээсэн. Хэлэхтэй. Бас Мартин амнаар бас нэг удаа орж ирж нэг чичээсэн. Ер нь турсан өдөр Мартин амнаар бараг л гинтээр орж ирж бараг чичээд юм дөө. Баярлал. Мөрөнх автомөрөнал тэгэл дахиад тэгэл явах сэтгэлдээ ирнэ. Анх уг нь ингэ ажлаас нь авахгүй заачихдаа ингээ скетэн ороод тэгээд усмсаар явж үзсэн л дээ. Монгол хүн бүхэн морин тайртай. Тэг тусмаа би өөрөө моржилтэй. Тийм моржилтэй болохоор би морийг их шүтдэг. Тий. Тэгээд би одоо дээр үеийнхэн хэлдэг штэ. Нэг 100 удаа маань уушуулснаас нэг удаа урдан морины сүүл боо гэж. Тэгвэл хиймэрчин сэргдэг юм аа гэж. Тэр утгаараа ч юм уу би морины сүүл бооход одоо морь уяа сүүлийн бооход одоо миний энэ яваа насны хамгийн ад жаргал баяр баясгалан хиймэл ундаг юм өргөж явдаг юм аа гэж өөртөө боддог штэ. Модер эрдэнэ ус алтан торж байгаа шүтэд дээдлж явдаг болохоор миний амьдрал ийм өөдрөг явдаг байх гэж би өөрийгөө зоригжуулж явдгийг. Энэ болохоор Монгол улсын тэргүүний уурхаач. Энийг би 26 жил уул уурхаад ажилласныхаа дараа авсан. Энэ Монгол бүгднийх Монгол улсын спортын мастер. Энэ нь бол одоо миний хүүхэд нас залуу насаа одоо энэ чинь 21 настай би спортын мастер болсон. Тэшүүрийн спортын мастер тий. Энэ бас их гоё энэ том болохоор нь би бас зүүдгүй. Энэ их гоё юм л дээ. Энэ олимпийн алтан од гэдэг энэ олимпийн алтан од гэдэг та нар сүүлдэн зургийг авна энэ олимпийн алтан од гэдэг энэ цөөхөн гарсан юм шиг байгаа маань тий. Тэгээ эндээ бас их хайртай. Зүүхтэл жоохон том болохоос биш. Тийм одон байдгийг. Уурхаач болсноороо л их бахархдаг. Яагаад тэгэхээр энэ экскаватор чин гэдэг чинь хамгийн гоё мэрэгжил. Тийм болохоор би уурхаач болоод энэ бүхэл сайхан ирчүүд хийдэг ажил. Тэгтээ экскаваторчныг барагтай залуучууд хийдгүй. Тэргүүрээ би 30 хэдэн жил экскаватор барьж одоо экскаваторчин болсноороо их бахархаж явдаг да. Одоо нэг энэ уул уурхаад ажиллаад би нэг 30 гаруй жил ажиллажлаа. Одоо энэ тэтгэврт гаргахад өгч чинь. Энэ нэг төрийн ингэр дээр нэг төрийн юмтай болчвол ихэд баярлалдаг ихтэй тэр засгийн тэгээ харж яанаас гэж боддог штэ тий. Хоёргүй сэтгэлээр уул уурхаад ажиллалаа. Үнтэй анх уурхаад ажиллаж байгаа гэж бид нар дээр ирж явахтаа тэгж ярьж ирсэн. Тэгээд дарханд мөн уурхааны ажилд ороод тэгээд одоо уурхаа ажил хийгээд одоо өдөө зэрэгтэй амьдрал өөрийгөө ингэж авч явж байгаад нь одоо бахархаж баярлж явдаг. Хараа бол ингэж би айгүй бахархдаг те. Ах маань одоо манай өвөгийн ажиж чичээнгүй энэ сайхан зан чанарыг өвлсөн юм бэ. Дээрээс нь манай ах бол маш гоё дуулдаг. Өө маань маш гоё тийм дуучин юм байсан. Ахын маань зөндөө олон зан чанарууд бол надад маш гоё таалагддаг. Ажил чичээнгүй. За дээрээс нь маш авьяаслаг, гоё дуулдаг, наргаанч хөвгөлтөө. За дээр нь одоо морь маш их сонирхдаг те. Тэгээ ахтайгаа нэг удаа нэг морины уралдаа үзчихсэн. Тэгсэн чи мөнхөө одоо энэ яг энэ хязаалан одоо яг төрүүлэх юм бэ гэл айгүй олон уралдаж байгаа морин дотроос нэг морийг л онцолж зааж исэн. Тэгээд яг тэр уралдааны дараа ингээ харахад яг тухайн тэр морь маань яг төрүүлж исэн. Тэгэхээр би ахыгаа бол одоо маш мундаг морь мэддэг юм мундаг уяач хүн юм бэ гэдгийг бол анх удаа мэдэрч исэн. Тэгээ тэнгэрээс одоо тэр ээж нь хараад өр хөөхтүүд энэ очцээ ахын дүүсээ болоод бид нарыг бүгдийг харж одоо сайхан явааг харж баярлж явдаг байх та.
бодвол одоо Гаалаг бол уурхай хөгжөөгүй байх үед л энэ манай монголчууд л өөрснөө энэ төмрийн хөдөр байгаа шүү гэдгийг мэдэрч одоо өөрсдийнхөө монгол ухаанаар л энийг мэдрээл тэр дээр үед л энэ төмөртэй гэдэг нэрийг өгсөн юм шиг байгаа юм чи. Энэ нэрийг бол одоо ээж аммаа л өгсөн байх те. Тэгээд энэ бас бэлэгшээж явдаг шүү дээ. Өөрөө төмөр нэртэй уурхай маань төмөртэй уурхай гэдэг юугаараа бас энэ гүрээ бас л өөртөө их бэлэгшээж омгч явдаг шүү дээ. Тэгээд Түмрахтаа цаашд нь ажил хөдөлмөрт нь Одоо сайн сайхан бүхнийг хүсье да. Ер нь л аад бол хайртай л гэж хэлдэг л дээ. Миний нутаг энтийн хангаа саяны өндөр сайхан өрөөнөд хойд зүгэн чимэг болсон айн хүчин олнууд миний шарга нэмнээ өргөн говьуд өмнө зүгийн мандаа болсон бэлсэн махан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон.